Эхний улсын эрүүл мэндийг сахин хамгаалцгаая гэсэн урайг бид харж байна. За гисэн хэдий ч их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ 9 сард 3 хоногийн зайтай 2 ээж саваа ахууллаа. Тухайн 2 ээжийн нэг нь дөнгөж төгсөн яриагаа алдаад байна. За түүнээс гадна манай редакцид хандсан нэгэн ээж савны амсар нээгдэж их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 хоног хагалгаа хийхийг хүлээж цаг алдсны улмаас 5 сартай ургаа алдаад байна. Баримтныг 9-р сарын 3 давтан дөрөгч эмэгтэй тус эмнэлэгт иржээ. Түүнийг тариагаар сэдэж төрүүлэхдээ тарих ёстой тунг 2 дахин нэмж тун хэтрүүлсэн. Үүнээс болоод тухайн эхийн сав гэмтэж урагджээ. Улмаар их хүүхэд 2 хоёул үхлийн ирмэгт очсон. Эхийн умаа урагдахад савн дотроо инх бойжсон ураг гидсэн дотроо агааргүй орчинд орсон. Үүнээс үдэн төрөөд агаар амьсгалах ёстой нэраа агааргүйдэж эмч түүнийг гаргаж авсан ч тархи нь өвчсөн гэх. Ээжийн хувьд 3 литр цус алдаж саваа ахуулжээ. Харин няраа хувьд тарих ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй хүнд байдалтай байсаар нас уржээ. Баримт 2 9-р сарын 6-нд 2 ихэр хүүхэдээс нь давтан төрөгч эмэгтэй дархнаас иржээ. Тухайн эмэгтэйг өөрөөр нь төрүүлэх шийдвэрийг эмчнэр гаргасан. Улмаар төрүүлэх явцад ээжийн ихэс хохорсон тул 2 хүүхдийн амьнасыг аврахын тулд яаралтай кийсэр хагалгаа хийсэн байна. За хагалгаа хийснээс хойш 2-3 хоногийн дараа тухайн ээжийн гидсэн дүүрч томорсон. Хагалгааны үед эмэгтэйн савнд халдвар орсны улмаас өвсөж, идээлж бугалсан. Иймд савыг навчээ. За эдгээр эмэгтэйчүүд дахин хүүхдтэйх боломжгүй болсон. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиод хохирсан бас нэгэн ээж бидэнд хандлаа. Тэрээр нэр нүрээ ил гаргахыг хүсээгүй тул түүнийг гэрлээгүй. Тэрээр савны амсар нээгдэж очиод 4 хоног эмчнэрийг хагалгаа хийхийг хүлээж цаг алдснаас үүдэж 5 сартаа ураг алджээ. Одоо оюу тавих асуудал чинь ингээ хоошсоор агаад одоо өнөөдөртөө золгочлоо гэжэлсэн. Хүлэлтэн 4 хоног. 5 хоног. 4 хоног. За 2 дахь өдөр юм байна те. Мягмар гарыг 4 хоног гэсэн. 2 дахь өдөр шинжилгээгээ өгөөд 3 дахь өдөр эмчнэр нь тэр шинжилгээний хариуг харж агаад за маргааш оёё гэд. Тэгээд 4 дахь өдөр нь хагалгааны одоо хагалгаа хүлээж аваад үдээс хойш 4 дахь өдрийн пүрэв гарын үдээс хойш намайг хаалгааны өрөө мэрцлийн өрөөнд оруулаад золбсныхын дараа миний хөхөнд сүү орсон, дээрээс нь зангирсан, буугалсан. Тэгээд амар хэцүүс л да. Ер нь бол тэр чинь ингээд сэтгэл санааны үед сар гарсан ихтэй ингээд хүлээн зөвшөөрөхөд амар хэцүү байсан. За эдгээр их хүүхдүүд эрүүл мэнд амь насаараа хохирч байгаа асуудлаар бид тодруулга авахаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргаанд очлоо. Бид чи ороод захирлын өрөө рүү ороод тасч. Эзэн ирж байхгүй шүү дээ. Нарийн бичгтэй бичсэн дээр бич. Цайны цаг дууссан шүү дээ. Одоо 2 болж шүү дээ. За бид их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргаан дээр одоо үүсэт байгаа нөхцөл байдлуудтай холбоотойгоор мэдээлэл авахар 2 дахь өдрөө ирээд байна. За бид ерөнхий захирал Утганбаатараас мэдээлэл тодруулъя гэсэн боловч эхний өдөр бол эрүүл мэндийн яам дээр ажилладаг гэсэн шалтгаанаар бол байгаагүй. За 2 дахь өдрөө хуралдаа гэсэн шалтгаанаар бидэнд мэдээлэл өгсөнгүй. За төрх тасгийн эрхлэгч гэрэлмаагаас мэдээлэл авъя гэсэн боловч өнөөдөр тэрээр одоо биеийн өвдсөн чөлөөтэй гэдэг хариуг өглөө. За бид эцэстээ төрийн ордонд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Утганбаатартай таарч мэдээлэл авлаа. Умаа урагдсан тохиолдол байгаа. Хүндэрсэн тохиолдол байгаа. Тэр яагаар умаа урагдсан юм бол? Янз бүрийн шалтгаан байгаа. Тэрийг бид шинжилгээ өгсөн учраас 21 хоногийн дараа гардаг байхгүй. Тэр эмчийн бас яг маргааш нь хийсэн хийсвэр хагалгаанаас болж эмэгтэй савн идээлээд авахулсан гэж байгаа шүү дээ. Яг тэр гэрэлмаа эмчтэй. Яг тийм бол байхгүй байгаа. Шалтгаан нь бол юутай холбоотой гэж тодорхойлогддог байгаа. Манайх нөгөө чанарын алба гэж байдаг. Чанарын алба бол ямар нэгэн хүндрэл гарсан тохиолдолд юуны шалтгаантай вэ гэдэг нь тодорхойлдог юм байна. Одоо гэрэлмаа эмч ажиллаж байгаа. Ажиллаж хийж байгаа. Гимбруутай тогтоогддог байгаа учраас ажиллаж байгаа. Энэ бол төрөх үйл ажиллагаатай нэг нь бол холбоотой. Тодорхой хэмжээний төрөлтийн явцад төрөлтийг одоо умаа үзүүг бэлддэг. За цаанаас нь сэдээдэг, эрчимжүүлдэг энэ арга хэмжээнүүд бол явагдсан. Тухайн хүний онцлог болон тухайн одоо хүүхдийн биеийн байдлаас болоод хүндэрсэн тохиолдол байгаа. Нөгөөх нь бол 4-5 хоногийн дараа хүндрээд анхдагчаар нөгөө халдвар маань хүндэрсэнтэй холбоотойгоор одоо умаа авагдсан юм тохиолдол. Тэр яг төрөлттэй холбоотой гэхээс илүү төрөлтийн дараах үеийн халдварын процесс явсантай холбоотой нэг нь тийм тохиолдол байна. Түүнчлэн энэ оны эхний 6 сарын байдлаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөх явцад 23 нэраа
игэн ухарчээ. Их хэрэгчийн үйл ажиллагаатай бол холбоотой гэж хэлж болно. Их хэрэгчид төрүүлж байгаа процесс. Гэхдээ өнгөрсөн жилийн дээр бүртгэл байгаагүй. Энэ жил бол тэрийг бүртгээд 23 байна гэд бид нар хариу арга хэмжээ авч байгаа. Их хэрэгчнээс сургалт өмнө бүртгээг байсан. Тийм байгаа учраас одоо ингээд нэг их юм шиг санагдаж байгаа боловч тэр чинь өөрөө дотроо зөрүүтэй болон зөрүүгүй хурал тухайн хүний онцлогтой холбоотой эсвэл 3.800-аас их жинтэй бол хувь нь жоох өндөрсөн явдаг. Ийм тохиолдол байна. Төрөх хүрээнд ажиллаж байгаа их хэрэгчид нар бол яг үндсэн арга хэмжээ их хэрэгч гэдэг маань хүнээ төрүүлдэг. Энэ явцдад игэн хуурдаг болохоор энэ процессыг ямар түвшинд явуулж исэн тухайн одоо их хэрэгчид нарт бол бүгд арга хэмжээнүүд авагдаад одоо улирлын буюу 3 сарын цалингийн арга хэмжээнүүд тухайн үед яригдаад арга хэмжээнүүд авагдаад явцсан байна. Бид эрүүл мэндийн яамнаас хяналт шалгалтын ажил хийж байгаа. Надад одоо яг дүгнэлт нь ирээгүй байна. Тэгэхээр одоо хяналт шалгах үйл ажиллагаан дээр ямар туршлагатай, ямар их хэрэгч нар ажилласан гэдгээс мэдээлэл авъя. Мэдээж одоо ямар ч их баригч, ямар ч эмч одоо бэртээчиг, эмтээчиг гэж бодохгүй байгаа. Тэгэхээр эрсдлийг тооцож чадчихна уу гэдэг асуудал юм, тийм ээ. Эрсдэл зөв тооцоод эсвэл одоо хүндрэлтэй төрөх гээд байгаа бол кейсэр хийх ёстой юм уу? Тийм ээ. Энэ шалгууруудаа нэлээд бодиттой болох асуудал яригдах байх гэж би бодож байна. Тэгэхээр одоо яг хяналт шалгалтын дүн ирээгүй байгаа учраас одоогоор яг тэр энэ гэж хэлэх болоог байна. Монгол улсын хүн ам 3.5 сая. Чадын ядан хүн амаа өсгөх бодлого барьсан нь энд хүргэсэн. Гэхдээ эрүүл Монгол хүнийг төрүүлэх эрхэм зорилт бий. Гэтэл ихийнхээ хөвлөд инх бодсон нэлхсийг хайхамжгүйдэл болгоомжгүй байдлаасаа үүдэн гимтээдг нь ирээдүйн хүн амд авчруулж буй асар их хохирол гэдгийг санах учиртай. За дараах солигдоход ачаал ихтэй эмнэлгийн эмч ажилчдыг сольж сэлэгдэх нь эцэстээ ийхүү эрсдэл дагуулдаг гэдэг үгийг салбарын мэргэжилтнүүд дайж байна.